Gıldalayn hıvo Hıp sayağa turçte Hıznütsgün güeltse Hıhıt nasa öngürülçte İki bossın zorgan tüy Hamagantnig ondalsın Etine Mongol'in arşan mi Bava İçimine Alayda da tırçte Akvimina Tingirte zelbırçte Ribigin gütsek Ingtonchtayt zolgolçte İçitsin hırdaldaymin Etine Mongol'in emin sunsmin Olsi Etin hardı serdigemine O susmi hatınga iş baba etini En Mongol dağınt İfdir şiren Нутгийн зам болон та бүхэндээ хаан их сарддаг улсын дундаас хатан далай ээжих толон зингэр бүсэн дээрээс мэнчилж байгаадаа баяртай байна. Хөвсгөл далай ээж, хөвсгөл нуур маань бол Монгол орны цэнгэг усны нөөцийн 65%, дэлхийн цэвэр усны нөөцийн 1%-ийг эзэлж, цэвэр тунгалгаараа дэлхийд 3-т, талбай хэмжээгээр Аз тивд 10-д ордог хосгүй үзэсгэлэнд нуурлээ. Бид хөвсгөл нуураа хамгаалах түүний ай сав, газрын биологийн төрөл зүйл, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүрэг хариуцлагыг дэлхийн хүн төрөлхтний өмнө хүлээж байгаа гэж бид бүхэн ойлгож дүгнэдэг. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн эвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгийн иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Хөгсүүд Мөсний баярын арга хэмжээг 19 дахь жилдээ ийхүү зохион байгуулж байна. Энэ жилийн хөгсүүд арга хэмжээний онцлог нь Хөвсгөл аймгийн нутгийн иргэдийн ахуй амьдралын онцлогийг харуулсан нүүдэл сэдвийн дор мөсөн урлангаа нутгийн урлаачд маань бүтээж та бүхэндээ танилцуулж байгаас гадна нутгийн зураач урчуудын бүтээлээр мөсөн галерей гаргаснараа онцлог болж байна. Хөх тэнгэрэ талдсан мөнх тэнгистэй мөргөё мөнх орших нутгийн минь мөнхийн амьдрал минь мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд цэлэл зарай эцэн хэр далай минь эцэн Монголын амин сүнсний Etin kardı sevdiğimine O susni hatınga iş baba etini En Mongol dağınt İhdi şireğatsa Günsin şirşin baba
гүлдалайн хөвөө Сайн байцгаана уу Туган жимээр нэвтрүүлэг Хувьсгал аймгийн хатгалаас 5 хүндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Монгол Улсын мэрэгэн шарын ганц ухбайг зөчөө амралтаа урьсан байна. За өнөөдөр ийм сайхан баяртай дулаахан ийм сайхан өдөр Хөгсөд 2019 наад болж байна. Тэгээ энд бол энэ харваачд хорон цугларсан байна. Хаанаас ямар газраас хэдэн хүн хэдэн баг оролцож байна. Энэ Урайхан харвааны учир холбогдол түүхийн та олон баяр. За энэ одоо өнөөдөр энэ манай Хувьсгал нуур далайн ээж дээр бид нар Өсөн сүрийн харваагаа багийн тэмцээнээр эхлээд зохион байгуулаад мөсний Урайхан сүрийн харваа гэж явагдаж байна. Энэ яг уг нь газрын Урайхан, мөсний Урайхан гэдэг хоёр төрлийн харваа бий л дээ. Тэгээ энэ одоо мөсний Урайхан харваа нь энэ 2000 оноос эхлээд сүүлийн 10 гаруй жил харж 10 хэдэн жил эхлээд одоо бас их эрчимтэй хөгжиж байна. Энд одоогийн байдлаар нэг 7 баг оролцож байна. 7 багийн нийт нэг 40-50 гаруй харваач байна. Энд Улаанбаатар хот, Төв аймаг, Арханга, Булган, тэгээ Хувьсгалийн сумдууд, Ханх, Чанбон өндөр, Тосон, Аршаант, Ихуул, Шинэдэр, Жаргал гэдэг ер нь Хувьсгалийн их сумдуудаас ер нь бүгдээр ингэж оролцож байна да. Тэгээ харваа би өөрөө одоо нийтдээ бүр багасаа л харсан. Одоо ер нь баг 40 жил харж байна. Хамгийн бага харваач жоохон хүмүүс харж байна. Бас хамгийн настай гэхэд хэдэн настай? Одоогоор энд бол яг хамгийн настай харваач нь 60 гарсан хүмүүс байна. Хамгийн залуучууд нь одоо дөнгөж 20 гарч байгаа. Тийм залуучууд нь 20-с 65 насны хооронд тийм хүмүүс харж байна да. Ард дэвслийн баяраар бас харваач цуглардаг, наадмаа хийдэг шүү дээ. Тэр харваанаас ялгагдах онцлог нь юу вэ? За тэр харваанаас ялгагдах онцлогийн хувьд бол яг зай хэмжээ юу яадаг? 40 м тарвдаг. Энэ тэгээд 40, 30, 25, 20 гэсэн хэмжээтэй байдаг. 30 м-т болохоор 3 сур үлдвэл 30 м-ээс 2 сур үлдвэл 25-аас 1 сур үлдвэл 20 м-ээс хардаг. Тийм заншилтаа бас. Тэгээд багийн харваатай ялгаагүй онсон сураа шимэл тэгээд аль илүү онсон чих өөрийнхөө оноог оноод дээрэс нь эсрэг талынхаа багаас нэг оноо чих татаж авсан хождог. За энэ харваа маань бас Оросын орнос Бород улсын Түнхэн аймгаас Сэргээ гэдэг хүн оролцож байгаа. Бас тэр утгаараа бас олон улсын чанартай иймэрхүү харваа болж байна. За тэгээд нийт ард түмэндээ аж аргал сайн сайхныг хүсэн өрөө. Ягаар төрчтэй хөлнөцгөн гүйлцээ хүүхэд насаа өнгөрүүлжтэй их болсон 6 зүй хамаагүй. Миний нэр Овог Сергей Сүркеев, Түнхэн аймгаа ирээд губернатор ган болоор урилгаар ирээд хүмүүсийн баяртай байна. Их баяртай байна. Баяр их сайхан байна. Ирээнэн энэ сур харвахад хаваатан сапта их гоя баяр болж байна. Жил-жилдээ хүмүүсийн баяр олон хүн ирж жуулчид ирж их хайхан баяр болно. Хувьсгал аймгийн зонд Түнхэн районы их мэнд хүргэнэ. Нэг ондалсан эцэг Монголын аршааны давай ич минэж алайда датгачтай Вина тэнгэртэй залбирчтай Туган жимээр нэвтрүүлэг Хөгсөд 2019 арга хэмжээнээс 5 хүнтэй хүрч байна. Хувьсгал аймгийн эрдэмчин хүмүүсийн харьяат Бумагийн хоёрыг зөчөө амралтаа урьсан байна. За Хувьсгалаас өөр газар ийм гайхалтай хийцтэй ийм аягнуудыг тавгнуудыг бид олж харахгүй. Онцлог нь юу? Яаж хийдэг вэ? Хүмүүстэй тайлбар. Онцлог одоо энэ гараар хийсэн даа бүх онцлог байна. Энэ модны өр үү? Тий, хар модны өр.
Энэ харам одны уран аяганд хүн хоол цаа идэж ууж байнг хэвшиж хэрэглэж хэвших юм бол хүний дотор ходоод гэрцэн сайн байдаг. Гэтэл да эртэд түрэн үедээ бол одоо юу яад байсан. Дээр үеийн усад ганц нэг өөрөөхөө хэрэглэхийг л хийж авдаг. Тийм байсан. Одоо та цөөлөн үед одоо юм хөвч одоо бид тэр одоо ээж аваасаа хийдэг арга нь сурж аваад яадаг байсан. Таны аав хийдэг байсан. Тий, манай аав хийдэг байсан. Хэдэн жил хийж байна гэх Огсон гэж хүн хийдэг байсан. Энийг би ч одоо нэг 10 жил хийж байна. Тэгээ 17 8 жил. Нөгөө 9 цацал байна тий. Тий, цацал. Эднэр бол аягнууд. Тий. Одоо тийм насны Гойн насны дуу. Тий, насны дуу дээр үед үеийн усад энэ модон аягийг хэрэглэх дээр юм ич угаал ингээд нэг арчиж игдэг байсан маань чулуун мулаа юм. Тэгэд нь аажмаар идэгдэх сайраа байгаад намсдаг байсан гэж байна. Тэр бас хоолоо яваагаар нь мэдгүүлэг баг идэж ходаадаа бас юм нэг хараг болж байсан байна. юу хийж байна? Аяг байна, цацал байна, өөр халбанууд байгаа юм байна тий. Хавг байгаа тий. Хавгнууд байгаа юм байна тий. Тий. Тэгээд модаар иймэрхүү юм заанаад юм уу хийж байгаа. Аль зэрэг хүмүүс авч байна. Одоо Энэ давна. энэ барьж байгаа аяг хэдэн төгрөг вэ? 25 мянга. Одоо нэг 25. Энэ цацал ямар юм бэ? Энэ 30 мянга. Хавгнууд нь ямар юм бэ? Хавгноо тэгэл 100 мянга, 300 мянга янз янзаар гэж байгаа. Жилдээ нэг 2-300 ширхэг хийхдээ тэгэл борлоо дуустдаг юм аа. Тий, тэгээд овөр эдэлтэй энэ чинь нэг бодог гагаш уух таардаслаад хийчихгүй энэ тэнд модноо үндэс юм цуглуулж авч хийдэг болохоор ховор олдод цойн тоотоо хийдэг л эдэлдэ жилдээ. Тий. Гараар хийж байгаа болохоор нэлээд удаашрал. Их ажиллагаатай байна. Тий. Энэ чинь ингээ бүгднийг ингээд үрж цэвэрлж хагаад тэгээд яг өөрийнхөө модоор байгаа ямар нэгэн лаг макар будааг байгаа үстэй. Бодохгүй тий. Тэгээ яаж өнгөлж байгаа үү? Энэ хослон Юу орсон? цэвэр тосаар цэвэр бүрээгээ одоо юуны цагаан тосаар шал тосаар тослон тэгээд одоо өнөрөө аахгүй тосаар тосолдог байхгүй тий модл өнөр Тийм ээ. хэрэглэхэд бол одоо нэг хэдэн удаа юм хийж идэг мод авдагтам тэгээд тэрнээс хойш байхгүй тий Эрүүл мэндэд тустай. Тустай. Тэгээд модоор хийсэн. Аа. Ямар нэгэн химийн бодис байхгүй. тий энэ таньдаг мэддэг энэ юм сурсуулдаг усууд бол бас энэ чинь нэг бактери устгадаг энэ төр гэж ногтлсон юм байд юм байна юм гал ярьж л байсан над тий За баярлалаа. Манайх бол түүхийн нэвтрүүлэг. Тэгээд ийм хөгсөвд гэсэн энэ баяр бол жил өөр болдог. Тэгээд олон одоо жуулчид, монголчууд ирж таны орлого байнга одоо өөдлөнд ивчжээ гэсэн ерөөл өргөё. Тэгээд нэвтрүүлэгт нь өргөцсөн баярлалаа танд. За баярлалаа. Тэр яриад Батар шиг болдог бай. Энэ Монголда ганц ишдэг сирэн Түүхэн жимэр нэвтрүүлэг Хөвсгөл аймгийн Хатгалсмаас та бүхэндээ хүрж байна. Манай зочид өмөртөө Хөвсгөл аймгийн засаг дарга Хавсламгийн Гамбал тугай урагцсан байна. Сайн байна та? Сайн байна. Сайхан авчиж гинөө. Сайхан авчиж. Сайн авчиж байна. За өнөөдөр Хөвсгөл 2019 гэдэг арга хэмжээ. Миний бодлоор урд дөрвийн хичээлүүд арга хэмжээнээс хамгийн том бас далайцтай хамгийн олон хүнтэй арга хэмжээ юм уу да? Та юу гэж дүгнэж байна? Тэгэлгүй яг өнөөдөр хөвсгөлчүүд бид уламжлуулсан мөсний баярын арга хэмжээг хөгсөөд гэсэн чи одоо 2000 гаруй өссөн гэсэн одоо энэ сайхан арга хэмжээг 19 дэх жилдээ зохион байгуулж байна. Тэгээ энэ хүү арга хэмжээг 2 үе шатаа зохион байгуулж 2 сарын 28-наас эхэлсэн аймгийн иргэншил суманд одоо засны баярын арга хэмжээгээр эхлүүлж өнөөдөр ингээд далайж байгаа хувийн дээрээ бид энэ хүү үйл ажиллагааныхаа одоо хүрэл хэсгийг зохион байгуулж хэрэгжүүлж байгаамаа. Тэгээ өмнөх цаг хугацааны түүхэнд зохион байгуулагдж байсан мөсний баярынхаа оролцогч за мөн дүүнд одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ мөн дээрээс нь одоо гаргаж байгаа бусад одоо үзүүлбэр за мөн дээрээс нь тухайн одоо оролцогчдын бөгөөд зохион байгуулагчдын одоо бүгдлийн оролцоод хийж байгаа ажлууд бол өмнөх жилүүдийн бас онцлогуудыг харж мөн дээрээс нь дүгнэлт хийж түүнийг улам өргөжүүлсэн ийм одоо онцлогтой баяр болж байгаа. Тэгээ энэ жилийн мөсний баярын арга хэмжээнд бол одоо урд 19 жилийн түүхэнд бол одоо хамгийн их олон гадаадд жуулчид одоо хүрэлцэн ирж зоч төлөгчд маань ирсэн ийм сайхан арга хэмжээ боллоо. Мөн дээрээс нь
аймгийн түвшинд бас бид бодлогоо барьж орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч бүтээгдэхүүн ажил үйлчлэгчсэн өмнөх жилтэй харьцуулбал 2 дахин илүү гаргаж энэ чиглэлээрээ бас бид тодорхой үр дүн төрж нутгийн иргэд маань ч гэсэн одоо нэлээдгүй хэмжээний орлогыг бас бий болгож чадлаа гэж үзмээр байна. За мэдээж дээрээс нь худалдаа үйлчлэгээний чиглэлээр аялал жуулчлалын салбарынх маань ч гэсэн энэ одоо бас хүртээмж дүүрэн ийм сайхан даргамжийн зохион байгуулагдаж байна. Аймагтай харьцуулахаар Хүсэл аймгийн эзэн гэсэн үг одоо удирдах байгаагаа Хүсэл аймгийн онцлог нь юу ах вэ? Ер нь түүхийн талаас аваад үзэхээр бусад аймгаас ялгаатай онцлог байгаа юм. За ер нь бол түүхийн талаас Хүсэл аймаг бол 1931 онд яг энэ хатгалд босхонд анх аймаг байгуулагдчихсан түүхтэй. Анхны одоо 3 гэрээг барьж Хүсэл аймгийн тулгыг асааж байсан ийм түүх энэ хатгалаас энэ далаа ээжийнхээ үеэс эхэлтэй. Тэгээд бид өнөөдөр яг аймаг байгуулагдсан яг энэ газар дээр хүмүүсийн хоёр арга хэмжээ гэдэг бас зохион байгуулж олон дүмэн цугларч энэ сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Тэгээд Хүсэл аймгийн онцлог бол олон байгаа. Хүсэл аймаг бол Монгол эх орныхоо хоомрын нутаг, хоомртон заларсан ард түмэн бас тийм ээ эзнээсээ монголчууд хоомроо хөндлөдөг, дээдэлдэг, шүтдэг, тагтдаг одоо ийм бас сайхан уламжлалтай энэ чиглэлээрээ бид олон сайхан түүхэн уламжлалаа өнөөдөр хүртэл авч явж байна. За мөн дээрээс нь түүх соёлын олон сайхан одоо бидэнд түүхүүд байна. Олон сайхан баатарлаг, эрх мөөд байна. Энэ бүгд бол бидний Хүсэл аймгийн бол бас онцлог өгөөд түүх дээрээс нь багтгалуулдаг. Мөн дээрээс нь Хүсэл аймгийн өөрийн одоо газар зүйн байрлалын хувьд бөгөөд байгалийн сайхан нь бол үнэхээр бас сайхан одоо хангаад дэлхий уул ус гол бүрийн одоо цогцлуур бүрдсэн ийм нутаг. Тэгээд Монгол улсын цэнгэн усны нөөцийн одоо 3/2 нь Хүсэл аймагт одоо байна гэсэн. Мөн Монгол эх орны О нөөцийн 3/1 нь Хүсэл аймагт байна. Мөн дээрээс нь Эрдэнэт болсон мал сүрэг маань одоо бас өсөж одоо энэ өсөлтөөрөө бид бас Монгол улсдаа тэргүүлж байна. Мөн дээрээс нь одоо Хүсэл аймагт 6 дахь сүрэг болсон цаан сүрэг маань байна. Монгол улсын хэмжээнд аймагуудаас хамгийн олон хүн амтай аймаг байна. Мөн Монгол улсын хэмжээнд хамгийн их одоо зочдгийчд урсгал одоо хүмүүсийн урсгал ихтэй одоо ийм одоо аймаг бол Хүсэл аймаг байна. За мөн дээрээс нь Хүсэл аймгийн хөгжлийн бодлого одоо бас онцлог болж байгаа. Энэ бол Хүсэл аймаг Монгол улсын аялал жуулчлалын тулгуур төв аймаг болж хөгжнө гэсэн энэ бодлого чиглэлээр Монгол улсын засгийн газраас дэмжиж байгаа. Бас салбарын яам болон аймгийн зүгээс бид хөгжлийн бодлогыг үнэтэй уялдуулж ажиллаж байна гэж хэлмээр байна. Энэ чиглэлээр цаашдаа аялал жуулчлалын салбараа дэмжих чиглэлээр аялал жуулчлалынхаа аймгийн одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөө батлан гаргаж хэрэгжилтийг хангаж байна. Мөн дээрээс нь бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил бүхэн бол аймагтаа ажлын байрыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбар, за мөн аймгийн орон нутгийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үед үйлдвэрлэл үйлчлэгээний байгууламжийг нэмэгдүүлэх, мөн өгөөрөө дамжуулан нутгийн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, мөн аялал жуулчлалын салбар болон энэ сайхан одоо байгалийн хөгжлийн зорилготой бид уялдуулаад гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх. За мөн одоо ногоон эдийн засгийг эрхэмлж эко орчныг бүрдүүлсэн ийм одоо бас аймгийн үйлдвэрчлэлтийн үйл ажиллагааг дэмжих гэдэг ийм гол бодлого хөгжлийн бодлогод бол бидэнд бас онцлог болно гэж хэлмээр байна. Энэ бусад аймагуудаас ялгарч байгаа зүйл бол Хүсэл аймаг Монгол улсын хэмжээнд анх удаага аймгийнхаа нийт газар нутгийг бас орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг бид 2018 онд гаргасан. За энэ юу хэлж байгааг бол бид цаашдаа энэ байгалаа онгон дагшин байгалаар нь хавтгалж аймгийнхаа нийт нутаг дэвсгэрийг бол аялал жуулчлалын одоо маршрутад бүрэн оруулж энэ аялал жуулчлалын салбараас орох орлогыг нутгийнхаа нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх тал дээр бид анхаарч төлөвлөлт хийж ажиллаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бид ихэнд одоо 2028 он хүртэл бол бид хийх ажлуудаа бол тодорхой болгоод ингээд өнөөдөр ингэж ажиллаж байна. 2019 онд онцлогтой ч холбоотой ямар нэгэн арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. За тэгээ 2019 онд бол бид олон ажлыг бас төлөвлөж байгаа. Тэгээд энэ дотор бид ер нь бол нийтийг хамарсан арга хэмжээнүүд бол баяр ёслолын арга хэмжээнүүд олон байна. Жишээлбэл одоо бид Улсын их баяр наадмынхаа хамтаар аймгийн төв Мөрөн хотынхаа 210 жилийн ааг бас зохион байгуулахаар ингэж хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ хүрээндээ манай Мөрөн сумаас Мөрөн хотоос маань төлөв сайтай хотоос тогш сайтай хот болох энэ одоо урыг гаргаж Мөрөн сумын одоо 40 мянга гаруй иргэд маань энд оролцоог хангаж одоо энэ жил одоо энэ том ажлыг өргөдүүлж байна. Мөн 2019 оныг хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байгаа. Энэ бол аймгийн стран зүгээс хийж ирж байгаа ажлуудаа яг энэ чиглэл дээр нэрсэн жилийн ажлыг бол бодит ажиллахуулахын төлөө өвсгөлийн 134 мянган иргэд мөн төр захиргааны 200 гаруй одоо байгууллагууд, за мөн дээрээс нь
1500-аар аж ахуйн нэгжүүд маань бүгдийн хамт оролцоод байгаа энийг хийж хэрэгжүүлнэ. За мөн дээрээс нь одоо уламжлуулсан сайхан баяр наадмууд бол олон байна. Үүн дотор Хөвсгөл аймаг шигшил мордын хурдталдаан болно, хотгодын хурд наадам болно, дарахад хурд 6 дэлгэр хаан уулын таглаг, цагаан дууны баяр гэсэн энэ сайхан одоо баяр арга хэмжээ болно. Мөн дээрээс нь цааны баяр гэсэн арга хэмжээг бас Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо бас хэвлэл дөрөнгөний зохион байгуулахаараа болж байна гэдэг. Тэгээ 2019 онд бол энэ зохион байгуулалтын ажлууд юм байна. Дээрээс нь мэдээж залуучуудын чиглэлээр, хүүхдүүдийн чиглэлээр, эмэгтэйчүүдийн чиглэлээр бид төвлөрсөн томхон арга хэмжээнд төлөвлөн ажиллаж байгаа. Энэнийхээ хэрэгжилтийг бас хангана. Тэгээд бид нэрсэн жилийн ажлын үйл ажиллагаа толгойдуулан арга хэмжээг бол хийнэ. Мөн дээрээс нь Монгол Улсын засгийн газраас иргэн төвтэй төрийн үйлчлэгээний жил болгон зарласан. Энэ хүрээнд хөдөөгийнхөө бүх багт хүрч ажиллах ийм зорилгыг одоо бидний хувьд бол тавьж ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд бид яг энэ хөдөөгийн багуудаа хүрч ажиллаж тодорхой бас бүтээл ажлын үр дүн гаргаж иргэд олон түмнийхээ бас одоо хамгийн ойр очиж төрийн үйлчлэгийг хүргэж тентийнхээ үгийг сонсож асуудлыг шийдэж ажиллах ийм одоо ажил бол бидний хамгийн том ажил болж байгаа хэлбэр. Тайлсан байх уу? За би Хөвсгөл аймгийн хүүхэд тэгээд одоо миний аав Баянзүрх сумын, ээж маань Тосон Зэнгэл сумын. Тий. Унсан газраас уснаас их орон хэлдэг гэж би боддог. Тэмдэгч орон судлалын шинжилгээ ухаанд өөрөнгө сувын нэмрээ оруулах гэж энэ олон аймаг сумаар 15 аймагаар 60 гаруй сумаар 47 мянган км-ээр зогсож байна л да. Тийм учраас та Хөвсгөлдөө хандсан, Хөвсгөлийн аймагуд хандсан ийм нэвтрүүлэгт юм хамтран ажиллах саналыг бас ташрамд олон нийтийн өмнө тавьчих. Тэгэл би явах. Тэгээд би бас энэ саналыг аваад сайхан байна. Тэгээд Хөвсгөл аймгийн онцлогийг харуулах, Хөвсгөл аймгийг сурталчлах, Хөвсгөлийн хийж бүтээсэн бүхнийг одоо олон түмэнд хүргэхэд одоо хамтарч ажиллах саналуудыг бол миний зүгээс бүгдтэй нь бол энэ саналыг хүлээж авч хамтарч ажиллаж байгаа гэж хэлмээр. Ер нь бол одоо Хөвсгөл аймаг сүүлийн жилүүд бол нийгмийн эдийн засгийн бүх үзүүлэлтүүд банд өсөж аймаг хөгжиж байна. Төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Аймгийн стратегийн 2016-аас 20 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтлөөр маань 2018 оны 12 сард бас аймаг иргэдийн хурлаараа дүгнэгдэж 75.1% биелэлтэй гарсан. Тэгээд яг энэ төлөвлөсөн 655 арга хэмжээг бол бүрэн хэрэгжүүлж ажиллаж байна хэлбэр. Түүн дотор аялал жуулчлалын салбарыг бид тулгуур дуулж өгч энэ болох хүрээнд бол хамгийн гол нь өнөөдөр байгальд түшгэлсэн аялал жуулчлалыг Хөвсгөл аймаг цаашид улам тийм ээ энэ хөө болол зорилттой хэрэгжүүлж түүн дотор байгаль дээлтэй бүхэл үйл ажиллагааг бол дэмжих тэгээд стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэх өгөөрөө дамжуулан ажлын байр нутгийн иргэдийн орлогыг дэмжүүлэх ийм бодлогыг барьж байгаа маа. Тэгээд цаашдаа бид дөрвөн улирлын аялал жуулчлалыг бүтэн циклийн хэмжээнд нь одоо ингээд эргэлтийг авч явах ийм л бааз суурийг бид одоо бэлтгэхийн төлөө Хөвсгөл аймаг ажиллаж байна. Тэгээд үүн дээр манай аялал жуулчлалын салбарт ажиллах болон төр захиргааны байгууллага иргэд олон түмэн маань энэ дээр бүх сэтгэл нэгтэй ажиллаж байгаа маа. Тэгээ би танаа төвгийн жимбэр гэсэн энэ сайхан нэвтрүүлэгтээ бас хамтарч ажиллаж яг энэ чиглэлээр аймаг орон нутгаас сурталчлах түүхийг өнөөдрийн хөгжилтөө увих энэ бодлого чиглэлээр бол хамтарч ажиллах сандыг хүлээж авч байгаа. Тэгээд энийг ажил хэрэг болгоно гэдгийг хэлье. Баярлалаа. За баярлалаа. Монголчуудаа Хөвсгөл аймгийнхандаа одоо энэ арга хэмжээнд оролцсон бүх монголчуудаа хандаасаа хоёролоо үг хэлэх үү. За тэгээд цэнгэлэгцээ үзэн суугаа та бүхэндээ хатан далайн ээжийнхаа энэ сайхан хөвөн дээрээс мэдлж байгаа баяртай байна. Тэгээд та бүхний минь далайн ээжийн энэ сайхан нөмөр нөөлөг энерги бүхэн та бүхний минь ивэж авч явах болтугай хааг сардгууд минь та бүхний минь түшиж явах болтугай дээд олдон их одоо тэнгэр бурхад минь бас бид бүхнийг ивэх болтугай гэж ирээё. Тэгээд хомор сайхан нутагт зочлон эрхийг хүрье. За. Тэрээр бол бацсайхаа оршгэ дүгнжмөр нөхрөлөг та бүхэндээ хүрлээ. Төрлийн санаачлагч, хөтлөгч, жолооч, найруулагч доктор Мишкагийн Жавцсэр. Хөвсгөл далайн хөвөө хувь саягаар төрчтэй хөлнөцгөн Сайн байна уу та? Сайн байна уу? За Хөвсөвд гээд 2019 гээд сайхан арга хэмжээ болж байна. Баярын минь төргий. Баярлалаа. Таамагч гэсэн баярын минь төргий. За баярлалаа. Улаанбаатар хотоос
машина бариад өөрөө зорин байж ирсэн түүхийн нэвтрүүлэг юм байгаа. Тэгээд танаа энэ онцлогуудыг харуулсан энэ зүйлүүдийг хүмүүст тайлбарлуулах гэж байгаа. Энэ бол гэр бүлийн бизнес тийм ээ. Гэр бүлийн бизнес. Бүртэн үний ханьтын үнийг уралдаг. Та ингээд зараа сууж байгаа гэр бүлийн борлуулагч. Тэгээд энийг хүн үзэгчдэд тайлбарлаад одоо жишээлбэл энэ би халуун цай жууж болох уу? Халуун цай жууж болох нь болно. Гэхдээ хүүтэн талтай арай илүү. Ундаа жуус сүү, хүүтэн сүү ч юм уу ингэж болох юм байна. Халуун сүнээр байлаар гэж байгаа юу? Сүнээр. Цааны цаав угийн хүрээ иврээрээс ер нь тэгээд төрөл бүр хангаан янз бүрийн ажил. Тэгээд одоо энэ говьд байдаг энэ аргал угуулц янгэр энийг одоо жишээлбэл сүнээрээ энэ дотор нь юм үзэг баг юу хийж байна тийм энэ бас айраг мэрэг хийж байна. Тийм үү айраг хийж болно гойчихгүй. Тэгээ голцол бас сүнээр таа. Тэгээд энэ энэгээр 70 мянга хийж байгаа хэрэгтэй юм тийм. Нэгвэл ингээд зөрөөс ингээд сүнээрийн зориулалтаа ингээд тавьж байгаа. Эврээр хэдэн жил ингээд таяр уралж чинь бас зарж байгаа вэ? Манайх одоо 3 жил болж байна. Хэр гүйлгээтэй вэ? Гэхдээ яг энэ баяр ёсол 100 мөн жуулчлалаар бол гайгүй шүү. 100 нь болохоор жангаан даваа тэрэг шиг болчихсон. Тэгээ яг жуулчлаад байгаа байх боломж юм. Одоо шийдвэл энэ аяг хэд вэ гэж? Наад чинь 10 мянга. За энэ миний барьж байгаа энэ хутаг наад чинь жишээлбэл 35. Тэр саяны барьсан энэ сүнээр энэ сүнээр нь болохоор 200 мянга. Тэр одоо ийм бах уу? Одоо энэ болохоор жишээлбэл нөгөөдөг юуны аваас авдаг аян мод. Мөнгөний мод. Одоо энэ нь ингээд мөнгөний мод гэдэг ургуулад байдаг тэрнтэй адилхан сүнээр. Тийм нөгөө цэцэг байдаг ч юм уу. Тэрнтэй адилхан энэ болохоор байгалаараа ориг. Байгалаасаа ингэж ерөөсөө ийм л мод юм. Ерөөсөө ийм мод. Тэгээ энэ нүхнүүдийн болохоор нөгөө хүр хатгаа идэж ингэж нүгэлдэг. Байгалаасаа ингэж энэ тэгээ хийдэг байх. Энэ болохоор 50 мянга. Жижигүүд нь 5 мянга. Энэ хөөрхөн энийг жижигүүд бол хэрэгж болно тийм. Архины өрөнгөөр хэрэгж болно. Тийм. Хүйт арх яаж байгаа юм тийм. Энэний үнэр амт янз бүр юм ууж иж байгаа юм багхгүй юу? Эвэр нь жоохон үнэртэй байхаас биш яг амттай байх юм байхгүй. Гэхдээ үнэр талтай болсон. Рүүгээр ч ашиглаж өгөх болно. Тэгээд тэгээ ийм бодлого тэгээд одоо энэ байна жишээлбэл энэ сууртаа энэ ингээ янгри юм сэлэм тийм үү ингээ бүр ингээ ийм томсол юм байна. Энэ нь болохоор ингээ янгри юм. тийм ээ тэр чигээр энэ чигээр нь ингээ дуршир нь. Тэгээ энийг болохоор ингээ айлууд зүудэгч юм байна шүү. Муу юм хаач хамгаалж явдаг. Дом нь бол ийм болтой. Тийм үү. Энийг ийм хүү юм урлаад 3 жил болж байна. Манайх 100 нь болохоор чинь жангаан даваан дээр гардаг. Жил болгоо энэ өсний баяр оролцдог. Энд чинь тэгэл одоо хүслийнхний гол онцлог юм болоод байна шүү дээ. Нэгээрээ л одоо ижүүлжлийг хандж байгаа юм чинь гэж байна тийм. За тэгээд танд баярлалаа манай нэвтрүүлэгт өргөцсөн. Та бүгдд ч гэсэн баярлалаа. Их орлоготой. Сэтгэлээ зориулсан бүхэн чинь танд өөрч бас аж аргал авчраасаа гэсэн өрөөлөөр баярлалаа. Та бүгдд ч гэсэн сайн явцгаа ороод тэндээс бид нэрийг зорж ирсэн маш их баярлалаа. Хүүхэд насаа өнгөрүүлжтэй их болсон 6 зүй хамаг амтныг ондаалсан эцэг Монголын аршаа 1661 онд хатгал суурин үүсгэн байгуулагдаад хатгал харуул хөхөө харуул за хойд зүгийн 5 харуулын нэг болж байна. За усан замын Монгол улсын усан замын худалдааг бас Богдхан засгийн газрын үед энд хийгдэж байсан. 1910 онд усан замын Монгол нэртэй усан онгоц энэ тээвэр хийж байсан ийм түүх байна. За 1931 онд Хөвсгөл аймгийг аймагуд байгуулахад Хөвсгөл аймаг байгуулж хамгийн анхны төв байсан байна. Мөн одоо Хөвсгөл аймгийн цахилгаан холбоо Монгол улс цахилгаан холбоо орж ирэхэд утасны хороо гэж чулуут хатгал утасны хороо гэдэг ингээд хатгалаар дамждаг утасны хороо байсан байна. Гадаад харилцааны бодлогыг бас хатгал дээр зангиж байсан байна. Шинэ цаг үеийн
шинэ засаглалын 20 оноос эхлээд Монгол банкны салбарыг ажиллаж байсан байна. Банкны систем эндээс засаглалтай байна. Шүүх, удирдах дээд байгууллага хатгалаас үүсэлтэй гэсэн ийм түүхэн сурвалж бичгүүд байж байна. За Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар гэж энэ 1991 оноос хойш гарсан улсын тусгай хамгаалалтын газрууд дотроос Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын захиргаа гэж 1997 онд, өмнө 1986 онд нуур судлалын газар гэж байсан. Нуур хамгаалах газрын захиргаа гэж байсан бол одоо Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын захиргаа гэдэг ийм байгууллага байж байна. За Монгол улсын 11 уугуун сургуулийн нэг манай сургууль одоо удахгүй 100 жилийнхаа бас хийх гэж байна. За Монголын уугуун эмнэлгүүдийн нэг энд бас байж байна. За манай хатгалт түүхэн 1905 онд баригдсан гадаад худалдааны яамны барилга одоо манай хатгалт энд суурин байж байдаг. Ийм одоо яриад байвал их олон түүхэн онцлог манай хатгалт байдаг юм аа. Харгалсан хүмүүсээ дуртаад яриа. Ямар хүмүүсээр багтдаг вэ? За манай хатгалын хүн амын хувьд ерөөсөө л олон газараас ирж суурсан хүмүүсийн үр хөвгтүүд эндээс төрж өссөн байдаг. За энэ дотроос ер нь энд маш олон хүмүүс ирж ажилласан байдаг. Тэгээд уугуул хүмүүс гэвэл маш олон хүмүүс байна л дээ. Тэгээд тэр болгоныг одоо би нэр тоочод явах юм бол зарим нэг нь үлдээж одоо бас гомдооч сэтгэлийг имзэглүүлэх асуудал гарнаа. Сайхан бахархлууд маань байна. Та нөхд нь орон нутг судлах музейгаар ороод үзэхэд харагдах байхаа. За манай хатгалын одоо энэ Мөсний баярын бас нэг шигтгэн ус морин чарга байна. Морин чарганы чаргуулахаа тэр үедээ далайн тээврийг хийхэд одоо авт тээврийнх нь хүчин чадал бас хүрэлцэхгүйгээр ердийн хэсгийг ашигладаг байсан. Нэг морин чарга 2-оос 3 тонн ачаа, зарим үедээ 5-6 тонн ачаа ингэ тээвэрлэдэг ийм одоо мөсөн замын тээврийг хийдэг байсан. Тэгээд энэ одоо уламжлалыг нь бий болгоод манай хатгал сумын нутгийн зөвлөл бид нар хатгал хот гэж ярих дуртай. Хатгал хотын нутгийн зөвлөл бас ивент гэж энэ морь чарганы уралдааныг уламжилт загвар дизайнтай морь чарганы уралдааныг одоо байлж шагнаж Мөсний баярыгаа бид нар одоо уламжлалаа авч хоцорсон ийм түүхэн уралдаан тэмцээнүүдийг энэ дээр Мөсний баярыгаа шигтгээ болгож хоцроосон байгаа. Талын ээжигээ шүтэн суугаар түмэн аялал жуулчлалаараа олсон мөнгө төгрөг их байдаг байх. Тэрийгээс морндоо нааж хөгжүүлж байгаа зүйл юу вэ? Аялал жуулчлалаас орсон орлого. За бид нар бол энэ дээр Монголын төсвийн тухай хууль, татврын тухай хууль, татвар одоо аж ахуйн нэгжийн орлогын татвар, улсын татвартаа ногддог. За бусад одоо ус ашигласны төлбөр, аймгийн орлого болдог, суманд орох орлого гэхлээр бас өөрийн тусдаа орлогууд байдаг. Гэтэ бид нар орлого бүрдүүлэлт хэмжээгээр 24 сумаас бид нар өдөөгийн сумдаас бас тэргүй гинэ. Тариалан сумынхаа дараагаар ингээд явдаг ийм бас онцлог байж байгаа. Одоо аялал жуулчлалыг бид нар хамгийн тэргүүний тэргүүлэх чиглэл болгоно гэж байгаа. Үйлдвэрлэл бол бид нарт одоо мэрэгжлийн 5 мэрэгжлийн байгууллага байна. 5 мэрэгжлийн байгууллага маань амжилттай сайн явсан. Нэг одоо мэрэгжлийн байгууллага улсад 3 удаагийн аварга болсон. Ийм одоо зүй зохистой ашиглах модон гаралтай бүтээгдэхүүнийг хог хаягдaltaгүй одоо яаж шийдвэрлэх вэ? Энэ асуудлаар бас бид нэр явж байна. За гар урлалын бүтээгдэхүүн нутгийн онцлогийг харуулсан зүйлсийг манай худалдаачид хийж байна. Зарим нэг одоо гарч байгаа ажлуудыг залруулах өөрсдийнхээ нэгдсэн холбооноос, нэгдсэн үйл ажиллагаанаас гар урчлууд маань одоо яг өөрийн гараар хийсэн нутгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүний гарна гэдэг одоо өрсөлддөг байгаа. За манай энд Хөвсгөлийн уулсууд их өндөр машин тэргээр явах бэрхшээлтэй гадаад дотоодын жуулчдыг морин аяллаар явуулах одоо бас нэг онцлог одоо хүний хурц очиж чадахгүй газрыг мориор очиж үзэж сонирхдаг байгальд одоо ээлтэй ийм сайхан аяллууд байна. За энэ сайхан далаа дээр бид нар завны одоо олон аяллаа маршрутууд гардаг. За усан замын тээврийн тухай хууль гарсан. За энэ хуулийн дагуу бас хүний нэгдүгээрт аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байдал, усан замын тээврийг яаж одоо зүй зохистой болох вэ? Энэ тал дээр бас гарсан олон шинэлэг эрх зүйн тогтолцоонууд хүртэл одоо цаг үеийн хөгжлөд агаад гарч ирсэн байна. Сэтгэл гаргаад энэ зориг нэрсэн юм чи ийм сайхан нэвтрүүлгээр хандаад бас дэлхийн монголчуудтай, Монголын ард түмэнд хөвсгөлчүүдтэй хатгалынхандаа сайхан ерөөлийн үг хэлэх үү? За энэ жил үнэтэй сайхан өвөл боллоо.
өрөм тарга шиг сайхан цас манай хатгал нутагт үлгэдэж орсон байлаа. байна. Бусад За. газар алга байна. Манай малчт маань хахир хатуу үлийг өнтөө сайхан тавж орсон. Улс сургийн тоо толгой маань өмнөх жилүүдээс харьцангуй өндөр өссөн байгаа. Энэ тэнд явж байгаа нийт хатгалчууд, монголчууд энэ Монгол орныхаа байгалийн сайхан хүний чанар, уламжилж ирсэн түүх соёлоо хаа газар үргэлж эргээр зөв харж ингэж дээдлж байгаараа гэдгийг хүсэн өрөө ингээд хаа явсан бүх газрууд илэгнэгт монголчууд маань ад жаргалаар дүүрэн байж байгаль их орон хүн хүнтэй хайртай байгаараа гэд Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө яваараа гэж энэ өрөөлийг тавья. Сайхан далайн ээж ирэг дээрээс байгаль дэлхийгээ ялангуяа тий хайрлаж явцгаа яг сурайлах соёлоо хэлье тийм ээ. За байгалаа хамгаалъя. Үнэ хамгаалъя. Баярлалаа. Тэр өрөөл бацаа. Сайхан ирээдүгөө хамгаалъя. Давай ич минеч давай дадатгчтай мина Сайн байцгаана уу? Түгэн жимэр нөхрөлөг Хөвсгөл аймгийн хатгал сумаас таавнд өнөөдрийн мэндийг хүргэж байна. Манай нэвтрүүлгийн зочин аймагт Хөвсгөл аймгийн хатгал сумын Улаанбаатар нутгийн зөвлөлийн дарга амар төвшингаар урагдсан байна. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан хаварч гин үү? Сайхан хаварч байна. За хотод бол хаварч гин үү гэж ярмаар энд бол өвлж гин үү гэж. Үгүй сайхан байгаа гэсэн та. Гэтэ их сайхан дулаахан байна тийм үү? Дулаахан тийм. Хөгсөв 2019 гэсэн арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээ бол 19 жил болж байгаа арга хэмжээ байна. Тэгээд энд түүхэн хэмжээний нэвтрүүлэг ажиллаж байгаа. Үгүй яг ер нь одоо 30-аад жил ингээд Хөвсгөл аялал жуулчлалын тэргүүлэх бүс нутаг гээд хөгжиж байгаа боловч яг дүндээ нэг гэр байшаа хоёроос илүү их хол явахгүй. Тэг ингээд хөгжлөн явчихад тэгээ одоо дахиад хэдэн жил явах бол одоо хүн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч үсэн нэг нутагтаа хөрөнгө оруулаад тэгээд нэг хүмүүс нэг жишиг аваад илүү жоохон өндөр түвшинд илүү одоо хандлагаа жоохон өөрчилж хөгжүүлэх их олон жил хэлсэн. Тэгээ хэлээд манай нөгөө жуучны баазууд маань яа түүхлэр нөгөө хөрөнгө оруулалтын зөвхөн зуны 1 сард одоо хөгдөх бусд 10 за бараг 10 сар бол ерөөсөө яг ингээд сул зохистой тийм газар хөрөнгө оруулалт хийх нэрсэлтэй гэж үзээд тэгээд хөрөнгө оруулалт хийдэг байсан нь бол өвөл одоо хөгжүүлж болох юм гэдгийг л харуулахын тулд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж болох юм гэдгийг харуулахын тулд л одоо ингээд энд хөрөнгө оруулалтыг л ажиллаж байна. Тий. Маш олон хүндрэл байна. Мөнхсөвдөхтэй газар юм хийнэ гэдэг бол тийм амар өшөө тийм байна ерөөс. Магадгүй олон жилийн дараа ашиг өгөх газар, одоохондоо ашиг баг өгөхгүй газар юм хийсэн гэж хэлж болно. Яг тэгвэл маш их эрсдэл гарна гэж би бодож байна л та харж байхад. Гэхдээ ер нь ашиг гэдэг бол мөнгө ойлголт. Тий, өөр бас ашиг байж болно тийм ээ. Өөр тий сэтгэлийн таашаал эдэлж болж байна тийм ээ. Тэр чиг хандлагыг өөрчлөх бас одоо том ашиг тийм ээ. Тэгэхээр яг зүгээр ашигын ойлголтын үндснээс л бол яг мөнгө ашигасаа илүүтэй тэр нөгөө хандлага өөрчлөөд яг төрсэн нутаг минь тийм ээ. Сайхан хөгжиж юм бол бас том ашиг болно л доо. Тэгж л ойлгож хөдөлж байна. Ер нь бол одоо манайх анхны цэвэрлэх байгууламжийг мөнхсөвдөхтэй газар туршиж үзэж байгаа юм. Тий. Цэвэрлэх байгууламж өвөл одоо яаж ажиллах вэ? 100 яаж ажиллах вэ? 7 хутагтай тийм цэвэрлэх байгууламж хийсэн. Тэр бол одоо бас нэг шийдэл. Дээрээс нь 50 м усан онгоцны зогсоол хийсэн. Бас л жоохон алдаа гарсан. Тэгээд гадаа шугам сүлжээ байна. Бас мөнхсөвдөхтэй газар бас их хүндрэлтэй байдаг юм. Гэхдээ бүгдийг нь бол ер нь яаж хийж болохын гэдгийг ойлгосон л жил байлаа. Тэгээд 70000 км явж байна. Өвөл зөнгөл явж байна л да. Гэтэ ингэж жилийн 4 өдрөл ажилладаг тэм жуучны бааз ер нь харалтаагүй. Тэгэхээр энэ бас зориг шүү дээ. Одоо тийж хэлж болно. Тэгэхээр анх Монголда бас царийн ганц гэж хэлж болох. Ер нь тийм баха. Би гэхдээ ер нь энэ мөнхсөвдөхтэй ийм хүүтэн газар тийм ээ. Яг Хөвсгөлдөө бол ямар ч байсан яаж байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын бүс нутаг ерөөсө хөгжих үндсэн бол ер нь аятаа тухтай байлах, сэтгэл ханамж ахуулах тийм ээ. Тэр л хамгийн чухал шүү дээ тийм ээ. Мөнгө бол хоёрдугаарт эхлээд тэр үйлчлүүлэгч ая тухтай байдал тийм ээ. Тэгэхээр яг тэр ая тухыг хангасан хэмжээнд орон нутгийн боловсон хүчинтэй ингээд ажиллана гэдэг бол бас өөрөө бас дахиад нэг ирээсгэлтэй. Тэгээ ер нь бол мэдээж
цаашаа эхэлж байна. Явж таарна. Тэртээ тэргүй Монголын өөрийн аялал жуулчлалын чиг хандлага бол ерөөсөө л зөвхөн зуны аялал жуулчлал шүү дээ. Манайх ч ямар экваторын бүсд байдаг биш нэг зуны нэг ногоон байгаль 2-3 сар үздэг байгалаа гадныханд таниулчаад тэгээд тэрүүгээрээ реклам хийгээд тэгээд дараа нь одоо жишээ нь жуулчин татаад явна гэх юм бол зуны ачаал нэмэгдээл хэдэн онгоц маань хичнээн яваад зуныхаа ачааллыг дийлж нөгөө зорьсон зорилттой хүрэхэд хэцүү байгаа шүү тийм. Тэгэхээр тэрүүнийг задлж өвөл болгож өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж ижил тэнд одоо яг жуулчтай авчран тэгэхээр өвлийн контент хийх хэрэгтэй. Өвлийг ойлгуулах хэрэгтэй. Өвөл бол мэдээж хүүтэн. Гэхдээ хүүтэн чинь бас гоё шүү дээ. Тий яглаараа зөвхөн 100 гоё гэж боддгийн тийм. Өвөлч бас гоё. Цастай мөстэй тийм ээ. Тий тэгэхээр таныг ингээд харахаар түүхэнд бас нутаг орныхон түүхийн талаар нэлээд зүйл хийсэн байна л да. Бас түүх сонирхох байх гэж бодож байна. Түүх сонирхох хүн ч гэж хаавах уу. Гэхдээ бас хүн болгон түүхийн төлөө юм хийдэг ховролтой. Бид нар ч одоо шилбэл ингээд 47,000 км би явж гин машин аваад бензиний мөнгөлтнээс гүйж явж байгаа шүү. Тэр бензиний мөнгө байвал гараад явчихдаг. Энд чинь бас миний сэтгэлийн таашаар шүү дээ, тийм ээ. Тэрнтэй адилхан түүхийн төлөө бас нэлээдгүй юм хийсэн байна. Жишээлбэл одоо дурдаад ярил ямар зүйл хийж байна. За хотгоодын түүх гэдэг ном Чулуун докторт бас нэлээд тусалж тэр номыг бичгэд л өөрийнхөө хувь нэмрийг анхааруулж ирсэн одоо. Тэгээд би бол яг аав талаасаа бол хотгоод хүн, ээж талаасаа болохоор харуулын хүн байхгүй. Тэгээд одоо дараагийн ажил нь болохоор харуулын түүх гэж бас одоо Сайн Аюун аймгийн 12 харуулын тэр тухайн нөхцөл байдалд яг ямар байсныг бүгдийг нөгөө үндэсний төв архиваас суулгаад ягаад тэгээд тэр үнийг нэг судлуулад тэгээд одоо эмхтгэж хэвлэлтэнд оруулчихсан одоо тахгүй гарна. Яг хатгалынхаа тухайд бол хөсгөлийн хязгаарын түүх соёлын зарим асуудал тэгээд эрдэм шинжилгээний баг хурлыг их сургуулийн түүхийн танхимтай хамтарч их сургуулийн түүхийн танхимтай манай нутгийн зөвлөл гэрээтэй л дээ. Тийм тэгээ ер нь алстаач бас ингээд юмнууд хийгдэнэ. Хатгалын тухайд болохоор гол нь энэ хатгал орчмын түүхийг судлах нь өөрөө нөгөө аялал жуулчлалын тийм нэг брэнд үүсгэх гээд хэрэгтэй байхгүй. Яг одоо энд тэгжсэн, тэнд тэгжсэн, тэндээс тийм болсон тийм хүмүүс чинь энд ирээд тойроод үзээд хараад ингээд явах тийм экскурсийн юмнууд байх хэрэгтэй байхгүй. Тийм учраас хатгал орчмын судалгаа бол маш сайн явах хэрэгтэй байх. Түүхэн судалгаа тийм. Тэний бас аппликейшн хийж байгаа гэсэн. Тэр одоо их сонирхолтой байна л да. Яг зөвхөн тэр бүрэн хэдэн километр гэсэн бол байдаг шүү дээ тийм. Таних бол арай өөр гэдэг чийсэн. Ер нь аливаа юмыг ингээд нэг хандлагын өөрчлөөд тэгээд дахиад агуулга харагдах юу тийм ээ өөр байвал илүү хүнд тусдаг л да. Хүн чи одоо илүү хялбар юм дуртай болж байна тийм ээ. Тэгэхээр тэр аппликейшн болохоор замч гээд одоо манай найзууд хамтарч хийж байгаа аппликейшн байгаа. Өнгөрсөн жил нэг 5 чиглэлээр явж орон нутгийнхаа юунуудыг зөвлүүлээд жуучны баазуудын мэдээлэл бөгөөд дурсгалт газар, онцлог газрууд тэднийхээ зургийг 3D 360-аар тэгээд бас дроноор тэгээд бит зургаар ингээд аваад ер нь бол нэлээд их материал бүрдсэн байгаа. Тэгээд аппликейшн нь бол ер нь аялаад явхад ерөөсөө замдаа уйдахгүйгээр л тухайн тэр чиний одоо яг явж байгаа тэр газрын тухай бүрэн мэдээллийг өгч явахаар байх хэрэгтэй. Юуны 16,000 газар зүйн хүрээлэнгээс бас 16,000 энэ нутаг дэвсгэрийн нөгөө нэг нэрс биш үү? Уул усны нэрс. Тэрүүнийг бас аппликейшнда анх удаа оруулж электрон хэлбэрээр шилжүүлж байгаа бас. Дараагийн ажил бол түүхийн ажлууд байж гэн тийм ээ. Геодэз, байгаль орчин тийм ээ. Тэгэл ерөөсөө бүхэл мэдээллүүдийг л оруулсан. Ер нь бол яг тэр газар дээр зогсож явахад тэр хүн одоо Монгол эх орныхоо тухай яг үндсэн бүх мэдээллийг авч чаддаг тийм нэгтийн түүх, соёл, хүн, дээрээс нь одоо аялал жуулчлалын баазууд, хоол идэх газрууд тийм ээ. Тэр нь бол ерөөхдөө нөгөө TripAdvisor тийм ээ. Эсвэл Google Map эднээс тэрүүн дээр дахиад нэмэгдэж орж байгаа нь бол тэр Монголын түүх, иймэрхүү юмнуудыг бүгдийг нэгтгэл гаргах зорилготой ажиллаж байгаа. Тийм том ажил. Бас давнаач. Тийм давнаа. Би бодож байна л да бид нар өөрсдөө хийж чадахгүй байна. Одоо тэгэхээр таны хувьд бас нэг том мөрөөдөл өстэй нөгөө түүхийн музей байгуулж тий
Швед цайданд бид нар хийж чадаагүй төрөх хөдөл хийсэн. Өөр одоо нэг месси бол байхгүй шүү дээ. Төв болгож музей болгох мөрөөдөл бол бид нарт байдаг мөртлөө чаддаггүй. Тэгэхээр газар дээр нь төв месси байгуулна гэдэг үгсэн. Том мөрөөдөл байж болно те. Тийм музей ер нь яг ингээд музей хандлагч бас өөрөө өөрчлөгдөж байна л да. Яг ингээд нөгөө бит экспонат тавиад явахаар нөгөөтгөө нь элэгдэн, хуучрын тийм ээ харуул хамгаалтын асуудал, хүндрэлтэй үзмрийн асуудлууд, үзмрээ худалдаж аавн, тийм хадгалах олон хүндрэлүүд байдаг. Гэтэл орчин үед л болохоор шийдэж байгаа нөгөө медиа музей шийдэж болох байхгүй. Тэгэхээр миний яг өөрөө одоо ингээд музей хийхс одоо энэ бол зөвхөн бодол явж байгаа судалгаа явж байна тийм ээ. Тэгээд ер нь ингээ гадны жишгүүдэл бол яаж явж байгаа юм гэхээр ерөөсөө медиа музейн экспонат аягүй багатай. Гэхдээ ерөөсөө бүх юмаа медиа хэлбэрээр өгч өгдөг. Байвал илүү зүгээр юм уу гэсэн бодол байгаа. Гэхдээ одоо ингээд байгальтай харьцна гэдэг бол өөрөө бас нэг соёл. Манай монголчууд бол илүү яг энэ байгальтай харьцах соёлыг бол эзэмшиж байгальтай ингэж харьцаж амьдардаг байсан. Ер нь байгальд хамгийн ээлтэй харьцаж амьдардаг байсан хүмүүс л монголчууд шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ байгальд ээлтэй энэ соёл уламжлалаа цаашд одоо жишээ нь хүмүүст хүргэх тийм ээ залуучууд энэ соёлоо цааш нь авч явахын тулд миний төсөөлөл бол энэ музей бол өсгөл нуурын одоо тогтоц тийм ээ яа үүсэл гарал тогтоц бүтэц тийм ээ тэгээд тэнд байгаа бүх амтны аймгийн судалгаа тэгээд тулгарч болох аюул занлуудыг яг нөгөө өсгөл нууртай харьцаж байгаа тэр залуу үед ойлгуулж өхөл өөрсдийнх нь хэлээр ойлгуулж өхөл иймийг илүү голж илүү нөгөө байгаль хамгаалах өсгөл нуураа хамгаалах чиглэлтэй музейний онцыг хандлах чиглэл гэж бодож байгаа. За бид одоо яг хөвсгөл далайн ээж дээрээ зогсож байна. Далайн ээжийг шүтэж амьдарсан хөвсгөлчүүдийн хамгийн хайрладаг юм нуур бол далайн ээж гэж бодож байна л да. Бид энийгээ шүтэх ёстой. Үгүй ядах наацхийн соёл хог хаягдсан байдаг ч юм уу тий. Энэ бүхэн байх ёстой л да. Тэгээд бидний ард ингээд таны бүтээн байгуулалт ингээд харагдчихээн. Тэгээд анх хийж исэн тэр үеэс эхлээд ер нь анх олсон санаад хийж исэн. Тэгээд анхны тэр бэрхшээл бүхнийг яг эндээс ингээд жилийн дараа 3 жил болж ийн гэж хийгээд жил болж ийн гэж одоо ингээ хүмүүсээ хүлээж аваад өнөөдрийн арга хэмжээнд дэр хүмүүс ирээд зөндөө олон хүмүүс ирсэн байх ингээ бодоход эргээд ямар их зэрэг гаргаа гэж бодож ирсэн өдөр байна. Тэгээд хэдхэн хоногийн өмнө одоо 2 сарын өмнө бүх юмаа төсөөлдөг тэгэл их шантарч илээ. Биднес ч ерөөсөө нөгөө хийсэн хүмүүс маань 7 хоног тэмцээл тэгэл бүх юм үлж нөгөө 30 градусын тосолч нь хөлчд юм байна шүү дээ. Тэгээд хөлдөө 100% бодуулаад тэгэл шантарч исэн үе. Одоо тий яана гэл тий одоо ер нь болохгүй юм хийчлээ дээ ер нь болдгүй юм байж тэл гэж бодож ирсэн. Тэгэл янзлал одоо ингээд ямар ч байсан ингээд хүмүүс өлөхөд ингэж яхад бас нэг тийм сэтгэлийн нэг кайф бол авч тий сайхан байна. Тэнцэл нөгөө хамгийн түрүүд авах зүйлийн тий өнгөнөөс илүүтэйгээр. Тэгэхээр энэ зохион байгуулалтын ингээ харахаар бас 13 дугаар зууныхаа үеийн гэрээ юг бас энэ дээр аль аль нэрээ жижиг гэрүүд дээр шинэ том ресторан дээр ч гэсэн хадгалахыг оролцсон байна тий. Тэр нь бас нэг таны нэг түүхэндээ хайртай монгол хүний нэг давуу тал гэж ойлгож болох уу? Тий. Ер нь бас нөгөө нэг юу нь болохоор одоо гэрийн энэ дизайн бол яг энэ бол айгүй сонгуул дизайн шүү дээ тийм ээ. Ер нь манайхнаас өөр улс гэрүүд байна. Гэхдээ яг манай энэ дизайн бол ерөөсөө яг монгол яг ялгарл яг энэ гэрийн энэ дизайн дээр онцлог яг тий ялгарч үүсдэг шүү дээ. Тэгэхээр энэ дизайнаа хадгалаад явах нь одоо айлж улсын бүс нутгийн хувьд зөвлөлт. Одоо энэ далайн ээж дээр хөвсгөл дээрх хүмүүсийн хувьд ямар үнэтэй газар гэдгийг одоо хүмүүс мэдээлж болно үстэй. Болохгүй юу? Үний хувьд ер нь үний хувьд бол яг манайх нэг 250 мянгаар л гэрээ хийж л байгаа. 250 мянгаар одоо тэгээд
мэдчихсэн чинь яаж ууж авах вэ гэдэг. Одоо бидэнд энэ харагдаж байгаа та бол энэ нутгийн уугуул хүн юм чинь. Энэ хавийн байгаа бүх газруудаа тэр ямар уулын одоо бид нар хөслийн адаар гэж 100 ингээл тойрдог тий. Эндээс ингээд бид нар тайлбарлаад өгвөл. За наадах чинь одоо хэцүү ажил та. Би одоо газрын зураг дээр л яг яхаас нэршил нь ингээл байнга өөрчлөгдөөл биднээс нөгөө нутаг орон наадах чинь л нэршил ихээр айгуу чухал тий. Дараа нэг ирэхэд өөр нэртэй болчдөг. Өмнө нь нэг өөр нэртэй байсан. Одоо жишээ нь энэ болохоор тэрийг ингээд үлдээж явах хэрэгтэй байхгүй юу? Ашхаа гэж нэрлээд байна. Урдталт нь ихтэй хантай гэл нэрлээд байсан. Уг нь бол модот булан гэдэг л газар, доод модот булан гэдэг газар л да. Одоо энэ жишээлбэл жишээлбэл тэгээ энэ талдаа нэг сүрхийн өрхөтэй тэр өрхөн нөгөө нэг саяхан бас нэг машин унаад яг хүмүүс нь зүгээр гарцгаасан л да. Тэгээ одоо машин авч чадаагүй л байгаа нэг 60 м л онцсон юм шиг лээ. Тэгээ орчихсон. Тэгэл ингээл ерөөсөө бүгд л үтэ. Одоо энэ болохоор тэр уул маань болохоор санд гэдэг бол. Тэр манай хөсгөлийн одоо хатгалын нөгөө нэг хөвсгөл нуурыг тархихтаа дээр үдлүү 4 санд дээр зэрэг тавьдаг гэсэн байна. Энэ хавар биднээс тэр заншлаас сэргийж байгаа юм. Тэгээд 4 газар дээр зэрэг тавьна. 6 сарын 13-ны 5 сарын 13-ны өдөр биднээс яг тархих байхгүй. Тэгээ нутгийн зөвлөл энэ завьчдын холбоо хоёр хамтарч байгаа. Энэ жилийн тахилгааны гэхдээ анх удаа бол яг 4 сант дээр зэрэг тавих юм. Нэг сант нь болохоор одоо Александрын тийшээ 1 сант байгаа. Эндээс далайхан тэртээ нэг 20-30 км газар. Дараагийн сант нь болохоор сантын даваа эндээс нэг 70 км орчим болох. Тэр юундаа болохоор жиглэгийн давааны тэнд бас дахиад нэг сант байдаг. Тэгээ ингээд 4 сантаа анх удаа зэрэг тавих гал байж энэ 36 онд л яг хамгийн сүүлд далайн ээжийг яг тэгж зэрэг тавьсан юм бэл. Тэгээ тэрүүнээс хойш энэ уламжлалт зогсоол яг хүн бүхэн тэгэл өөр өөрсдийнхоороо яг тухайн газар дээр л тавьчихснаас яг ийм бүрийн хэмжээний ийм технологи бол явагдаж байгааг. Тэгэхээр энийг сэргээж хийж байгаа тийм. Анх удаа. Тэгэхээр бид нөгөө газар усны нэрийг би тодорхой хэмжээгээр нэвтрүүлэх болгоно хүмүүсээр хэлүүлж бас мэддэг. Энэ чинь тэгээ цаг хугацаанд нь өөрчлөлт гэдэг юм шүү дээ. Тэгээд скотлын толгой мод Google хуучин юугаар тэр үеийн нэртэйсэн гэдэг тэр ч гэсэн бас түүх шүү дээ. Нөгөө аппликейшн маань ер нь тэхээс яг тэгвэл одоо жишээ нь ингээд түүхийг сурулж өгч хахад яг түүхлээр тухайн газрын нэрийг тухайн цаг үедтэйгээ байсан нэр байж байгаа байхгүй. Гэтэл цаг үе өөрчлөгдөд нэршил өөрчлөгдөд болохоор нөгөө газар нь яг хаана байсан юм бэ гэдэг асуудал одоо жишээ нь юу нэр ч гэсэн нуус товчоо дээр ч гэсэн гарч ирдэг шүү дээ тийм. Тэгэл Тэнгис далай гатлан гэж тэгж шүү дээ тийм. Тэгэхээр чи одоо тайлбарууд болохоор өсгөл нуур гэж ярьж байна, байгаль нуур гэж ярьж байна. Өөр монголчууд болохоор тэр манжуурт бас яваад үзэглэн тэр музейг үзэл явж хахад Чингис хаан манахаас гаралтаа гээл энд Тэнгис юу гэж байдаг юм аа гээл жишээ нь яриад байж ах хэрэгтэй. Тэгэхээр яг одоо биднээс өөрсдөө яг тэр нэршлээ яг баттай байлгаж тухайн тийм байгаагаар нь байлгахгүй бол нэршил солиод авах юм бол буцаад жилүүдийн явцад түүхэн яг тийм гээгдэж алга болох. Буцаад нөгөө түүхийн их судар дээр үлдсэн материалууд маань яг хаана болоод өнгөрсөн асуудлууд бас тодорхой биш болох тийм иймэрхүү юм. Юуны өмнө манай нэвтрүүлэгт нэг хөөрхий бүсгүй нэвтрүүлэгт зочноор өргөдөж оролцсонд баярлалаа гэж танд хэлмээр байна. Тэгээд дэлхийн монголчууд маань үзэн хөвсгөлийнхэн, хатгалынхан үзэн зүг-зүгийн одоо монголчууд үзэх юм нэвтрүүлэг юм байна. Тэгээд энэ сайхан монголчуудаа хамтдаа сайхан ерөөл үг гэлээ. За агуу их алдартай бид чинь түүхүүдээс ард түмэн шүү дээ тийм ээ. Нөгөө Монголын түүхийг ярина гэвэл дэлхийн түүхийг ярина гэдэг Өлзий Батар хөшилдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм гайхамшигтай ард түмэн хоорондоо эвтэй байж тийм ээ. Тэгээд багаадын үеийн шиг тийм үеийг дахиж туулахгүйгээр л явах юм бол Монголын ард түмэн бол аз жаргалтай амьдрахаар тийм ундаг ард түмэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоорондоо эвтэй байж бие биенийг ойлгож тийм байх юм бол амьдрал бүгд аз жаргалтай байна. Тэгэхээр бүгдээрээ эвтэй найртай байж хийж бүтээж илүү ихийг бүтээж дэлхийд дахин алдраас дурсахыг л одоо ярой доо. Тийм. Манай энэ жуусны баазд морилон саатахыг өрж байна. За тийм манай энэ жуусны баазд морилон саатахыг өрж байна. Тийм. Хамгийн сүүлийн шийдэлтэй
зоригтой том алхам хийсэн ийм сайхан жорчны баазыг бас бомд төм бүтэнсэн ийм сайхан газар болоосаа гэсэн өрөөлөг би бас тавья. За Ерөөл Батар шээ. Зайлбарчтай рибиг минь гүйцэж инх тунхтай золгоолжтай ичээдсэн хэр далай минь эцэг Монголын амин сүнс минь оолси эцэг хардуу сардаг минь Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн явж байна. Та нар сайн явж байна уу? Сайн явж байна. 2 сарын өмнө одоо бараг 2 сар болчихно уу? Тий. Цагаан Орсонд очиж баруун тагаас нэвтрүүлэг бэлтжижсэн бол өнөөдөр энд одоо тантай таарлцжээ. За юуны өмнө одоо энэ хол газар цаануудаа хөтлөөд бүрэлдэхүүнээр ирсэн та нарт баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Бас өнөөдрийн арга хэмжээний өнгө нэмж байгаа да. Цаатангүйгээр одоо цаа буггүйгээр бид нар энэ арга хэмжээг төсөөлөх аргагүй шүү дээ тий. За 8 сарын 16 17-нд цаа нь маш том арга хэмжээ болно. Бараг энэтэй төлөвлөс томоохон арга хэмжээ болно шүү дээ. Тэр арга хэмжээний ямар байдлаар төлөвлөсөн байна одоогийн байдлаар юу хийгдэх вэ? За баярлалаа. Тэгээ үнэхээр танууд бол одоо түүхийн жимээр нь үнэхээр л түүхийн жимээр нэвтрүүлэг гэдэг одоо бид бол одоо тодорхой харж байна. Тэгэхээр энэ бол одоо танууд бидний энэ арга хэмжээг одоо тодорхой төвшөнд тодорхой зохион байгуулалтын арга хэмжээг нь ард иргэдэд одоо сурчлах, улс даяард сурчлах томоохон арга хэмжээний нэг гэж ойлгож байна. За 2019 оны 8 сарын 16, 17-нд маань цаашны наадам 2000 цааны баяр бол одоо Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор явагдах энэ том наадмын арга хэмжээний үндсэндээ хөтөлбөр бол одоо гарч сумын иргэдийн нөлөөлөлтийн хурлаар одоо батлагдсан. За дээр нь бол одоо Монгол улсын засгийн газрын дэргэд одоо үндэсний комисс бас байгуулагдсан одоо ажиллаж эхлээд байна. Тэгэхээр бид энд цааныхаа одоо наадмын арга хэмжээнд бол явуулах одоо хөтөлбөрийн арга хэмжээ бол ерөөсөө л туваа иргэдийн ахуй амьдралыг сурчилсан, туваа иргэд маань одоо хойч үедээ өв залгамжлан үлдээх шин сургаг тэр зан үйлийг л одоо бий болгохын тулд одоо зохион байгуулж байгаа томоохон наадам. За энэ наадамд бол ерөөсөө л туваа угсааны иргэдийн одоо өөрсдийнх нь зан уламжил болсон арга хэмжээнүүд явагдана. Жишээлбэл одоо энд бол эрчүүдийн одоо чадлаг үтсэн тэмцээн байна. Цааны одоо чадал чансааг үтсэн тэмцээн байна. Мөн одоо нүүдэлчин гээд одоо буухаа цааны одоо тэмцээн байна. За мөн одоо цаачин иргэдийн ард иргэдийн өөрийнх нь үндэсний одоо тоглоом болсон твгний тэмцээн байна. Мөн цүү хаях одоо тэмцээн байна. Сайхан одоо цаачин хос шалгаруулах одоо тэмцээн уралдаан байна. За дээр нь мөн одоо бас нэг томоохон арга хэмжээний маань юм яг тэнд одоо туваа залуу туваа угсааны иргэн яаж одоо шинэ гэрийн хорим найр хийдэг вэ? Энийг үзүүлэхэд энэ тулд хоёр залуу маань бас одоо тэнд алуун сар одоо айл болохоор тэнд хорим найраа хийхээр ингээд төлөвлөсөн ийм олон төрлийн одоо юм байна. Нийтдээ нэг 14 төрлийн одоо тэмцээн уралдаан үзүүлбэрүүд одоо явагдана. За мөн одоо хар нуурт болох учраас хар нуурын одоо иргэдээр бид нэлээд хэмжээний одоо тэнд цааг одоо усанд хэр зэрэг одоо чадaltaй байдаг гэдгийг одоо бас иргэдэд үзүүлэх ийм бэлтгэл ажлыг одоо ингэж хийсэн байна. Тийм. Ер нь 8 сарын 16, 17 хүртэл танаахан нойрг онцгох юм байна. За ер нь бол одоо бэлтгэл ажлууд бол дэмжигдэж чинь төрөөс. Тийм, дэмжигдэж байгаа төрөөс одоо аймгийн иргэдийн хурлын дарга аймгийн одоо засаг дарга үндэсний комиссд орж байгаа. Энэ бол одоо аймаг энэ ганц цагаан нуур одоо Хөвсгөл аймаг биш улсын хэмжээний одоо томоохон баяр наадам, томоохон арга хэмжээ ивент учраас аймаг бол энэ дэр нэлээд их анхаарал одоо хандуулсан одоо ажиллаж эхлээд байна. Тэгээ бид бол одоо 8 сарын 16, 17 хүртэл бол ёстой өөрийн чинь хэлдгэр нэг нойр хөрөхгүй гэдэг шиг одоо ингэж бас ажиллана. За ер нь бол одоо суманд байгуулагдсан ажлын хэсэг бол 29 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. За энийг дагаад нийт одоо 14 ажлын хэсэг одоо гарч ажиллана тусдаа. За бид бол бас энэ наадамыг бол ер нь гадна дотны аялал жуулчлалын яг эд оргил үед одоо явагдаж байгаа. Тийм учраас одоо төрийн албан хаагчдын ажил эхлэхээс өмнө одоо ингэж хийж байгаа учраас манай гадна дотныхан за мөн одоо Монголын дотооддоо сонирхсан аялал жуулчлалын томоохон одоо урсгал байна гэж бас бодож байна. Энэ одоо Хөвсгөл аймагт одоо болж байгаа Хөвс улдын 19 одоо мөчний наадам бол их өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулалтад явагдаж байна. Гэхдээ манай одоо наадам бол одоо цаашны наадам гэдгээрээ бол ер нь энэ баярт дүүцэх энэс илүү ч одоо
томоохон хэмжээний одоо хүмүүсийн бөөгнөрл одоо бий болох магадлалтай. Тийм учраас хамгийн гол нь бид энд төсвийн хөрөнгийн асуудлыг яаж шийдэх үү? Энд одоо зохион байгуулалтын арга хэмжээг яаж урьдчилан авах уу гэдэг энэ арга хэмжээг бол нэлээд одоо зохион байгуулалтын арга хэмжээнүүд эхлээд явж байна. За бид энэ баярыг бол зүгээр нэг одоо Тэмээний баярч байд юм уу, Сарлагын баярч байд юм уу, эсвэл одоо нэг Бүргэдийн баярч байд юм уу, аялал жуулчлалыг түшиглээд явуулж байдаг энэ баяр наадмуудтай бол одоо игнэшгүй юм аа. Ягаад гэвэл бид энэ цаашны наадмыг бол одоо ямар ч одоо юу яахгүй ил хол тайганд одоо явуулж байгаа учраас энэ зохион байгуулалтын арга хэмжээг нэлээд сайн авахгүй бол бид бас одоо ирсэн зочдгийдийг одоо сайхан тав тухтай өнгөрөөж юмыг сайхан үзүүлж харуулж одоо баясаа цэнгэх ийм л одоо үүрэг бидэнд одоо бас байна. Энэ арга хэмжээний одоо хүрээнд бид нийт одоо тайганд одоо аж төрж амьдарч байгаа туваа иргэдийнхээ одоо уртсан гэрийн одоо бүрээсийг иж бүрэн одоо шинжлэх асуудлыг энэ төр биднээс одоо тавиад явж байна. За төсөл хөтөлбөртөө бас тусгачсан ингээд яам тамган гадруудад ингээд өгсөн явж байгаа. За энэ арга хэмжээг одоо зохион байгуулад хөрөнгө төлөв нь одоо ингээд шийдэгдэх юм бол одоо Монгол бол гадны аялал жуулчлалыг одоо татах томоохон одоо наадмын их усүр одоо тавигдана. За ер нь бол одоо Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын чиглэлээр цаашдаа хөгжих маш том одоо боломжууд нь одоо нээгдэж явж байгаа шүү дээ. Анх удаа хийгдэж байгаа юм хэмжээ. Анх удаа хийгдэж байна. Одоо энэ цаашны наадам 2000 цааны баяр бол анх удаа хийгдэж байгаа. Бид бол одоо анх удаа хийгдэж байгаа арга хэмжээ. Бид нүүд орчлох сургамж байнга авч яадаг тий. Хөгсөвдө 2019 чи 19 жил болж байгаа наадам. Тэрнтэй адилхан бас жил бүр одоо ийм цаатны баяр хийх боломж хэрэг байна. За ер нь бол одоо зохион байгуулалтын арга хэмжээг бол биднес зүгээр өмнө нь энэ шиг ийм том хэмжээнд бол тавигдж байсан юм бол байхгүй. Энэ арга хэмжээнд дэр зөв ер нь жил болгон гэхээсээ юу юм ер нь бол одоо 3 жил байдаг юм уу 4 жил байдаг юм уу одоо нэг удаагийн одоо арга хэмжээг албан ёсоор одоо авж явах ийм одоо арга хэмжээний их усрүүд бол тавигдах байхаа гэж бас бодож байна л да. Тий найдаж байна. Тэгэхээр энийг бол одоо бас үндэсний комисс ярилцаж одоо хуралдаж байгаа цаашдаа яаж шийдэх вэ гэдэг асуудлыг бол одоо засгийн газрыг түшиглээд гарч байгаа комисстер бол нэлээд ярилцах байхаа гэж бас ингэж бодож байна. За манай наадамд бол одоо манай цагаан нуур сумын одоо туваа иргэдийн ах дүүнэр болсон одоо Оросын холбооны улсын туваа улсын одоо ах дүүнэр нь одоо одоогийн байдлаар бол нэг 250 хүн ирэх саналаа манад одоо ирүүлээд байна. За энэ дотор бол одоо 112 одоо ах дүүнэр нь байна. Манай одоо энд байгаа туваа иргэдийн одоо зүгээр одоо энгийн наад захын одоо ахмадууд нь гэсэн үг бараг 112 хүн байна. За дээр нь Туваа улсын дараамын театр бүрэн бүрэлдэхүүнээр ирж одоо тоглолтоо хийж байгаа. Туваагийн ерөнхийлөгч нь одоо Валери одоо өөрийн биеэр одоо очно гэдгээ бас одоо мэдгдсэн байгаа. За дээр нь одоо гадаад харилцааны алба консулын газар. За дээр нь одоо Өвөр Монголын хөлн бүрийн одоо цаан малдаг цаачин иргэдийн сумын одоо засаг дарга нар нь бас одоо ирэхээр ингэж албан ёсоор ингэж тохиролцсон. За дээр нь одоо дэлхийн цаавуугийн холбооны өдөрдох зөвлөл 25-30 хүний бүрэлдэхүүнтэй ирнэ гэдгээ бас илэрхийлж байна. За Якутын цаашдын холбоо гэж байд юм байна. За тэндээс нэг 15-аас 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр бас ирнэ гэсэн одоо ийм ерөнхий одоо прогноз бол одоо бид аваад байна. Тэгэхээр энэ бол одоо нэлээд томоохон дарга хэмжээ болох нь бол одоо ойлгомжтой болж байна. За дээр нь одоо Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 3 сарын 30-наас 4 сарын 3-ны хооронд Улаанбаатар хотод аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын томоохон хэмжээний үжиглэн форум болох гэж байна. За энэ дэр бол одоо 2019-нд аялал жуулчлалын компаниуд Монголын аль өнцөгтэй аль газар нь өөртөөхөө ирүүлж байгаа аялал жуулчлал одоо гадна дотныхоо зочин хийждгийг аялуулах уу гэдэг үндсэн одоо зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөд юм байна. Тэгэхээр энэ төлөвлөлтийн хүрээнд бид бас тэнд тодорхой хэмжээний ажилд нь оролцож аялал жуулчлалын компаниудтай одоо энд ийм наадам болно. Энд одоо таанууд гадна дотныхоо жуулчдыг оруулах ийм боломжтой гэж ингэж биднээс бас ярилцаар ингэж төлөвлөж байна. За дээр нь одоо бидний хар нуурынхаа газар нутаг дээр биднээс нэлээд зохион байгуулалтын арга хэмжээ аялал жуулчлалын буюу одоо орон нутгийн иргэдийн тэнд иргэдэд үйлчлэгээ үзүүлэх газруудыг бол нэлээд сайн төлөвлөж явуулахаар ингэж
бэлдээлээ. Шүн өдөр шүн нойргоо томж яваа юм бэ. Энд баярлалаа. Тэгээд 2 сарын өмнө цагаан нурсан дээр бид нар ажиллаж исэн бол одоо түүхийн жимээр нэвтрүүлгээ танаас бас бэлдчихсэн бол ингээд хөгсүүд арга хэмжээнээс бас хүрэж чинь. Тэгээ энэ таарж байгаадаа бас олзуурах гэж таны нэвтрүүлэгтээ урьсан. Таны цаашдаа ажиллаж өндөр амжилт хүсье. Бас эргээд бас 8 сарын 16 17-нд болох тэр сайхан баяр дээр уулзах өрөөл тавья. Баярлалаа. Танаас бас амжилт хүсье. Манайхыг одоо нийтэд сурчилж ингэж байгаа энэ бол гайхамшиг шүү. Таны одоо ажлын том зүйл. Та нөхөд ч гэсэн одоо бид цагаан нуурчдынхаа өмнөөс энэ цаачин иргэдийнхээ өмнөөс та нөхдийн одоо түүхийн жимээр энэ томоохон арга хэмжээний чинь ажилд амжилт хүсье. Цаашныхаа наадмаар дахин уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Усны өндөрлгөнөхөө нгалонгой хи сургалтайдаа зүсгэлүги хангааны эхөө зөвхөн нууры давалгатайдаа Сэргийн нурун хөө ханэр нутгийн чимгээ хөө цэцэгэн шуйт хангайнэ хөө зинхэр хотоди нутгаа хатантес мөрөнтэй Нэгэр мөрний урсгалан нэхөө дэлхээ зинхрий дуулалтайгаа Олгон шидэлтэй Олгон дансан боксшултэй
За манай цагаанчлалтай энэ овоо гэж энэ 1700-аад оны үед одоо Манжи эсрэг хотгоодын одоо тусгаар тогтнолыг хамгаалахын тулд тэмцэгч шадрын Чингүнжи гэдэг хүний шүтэж ирсэн энэ овоо байгаамаа. Тэгэхдээ энэ овоо бол одоо бас аймгийн одоо хамгаалтанд авсан 3 жилд нэг удаа аймагаас зохион байгуулж одоо овоог бас тактик за сумын одоо орон нутгийнхаа хамгаалтанд аваад ингээд сэргээгээд ингээ бас энэ овоонд гарсан хүн бол одоо бас ажил үйлсэн сайн бүтдэг гээд одоо газрын улсууд юу яадаг шүтдэг ийм бас орон нутгийн ийм сайхан ийм овоо түүхтэй бас түүх ер нь одоо бас түүхийг одоо бид нар бас залуу хойж үедээ бас түүхээ улгаалж бас түүхээ сурчлах энэ тал дээр бас ажилдаг энэ орон нутгийн хувьд бол ийм бас түүхийн сайхан ийм овоо бас их хичээний тэмцэгч манай хотгоодын одоо баатарлаг хүний одоо шүтэж ирсэн ийм л овоо да манай овоо.